Өнөөдрийн хүрхээр бэлдсэн Ивана Вичорик гэх эмэгтэй сургуу болсон хэрэг. Польш улсын хамгийн учир битүүлэг хэрэгүүдийн нэг төдийгүй. Тус улсыг тэр чигтэнд цочрдуулж, олон мянган хүний анхаарлыг татаж байсан хэрэг юм. Энэ түүхийг маш олон сайт форум дээр нийтэлж, хэдэн зуун хүн сэтгэлээ хуваалцаж, янз бүрийн таамаг дэвшүүлцгээж байсан бөгөөд түүнийг олоход нэмэр болох мэдээлэл өгсөн хүний шагнал нь хагас сая долларч хүрч байжээ. Ингээд бичлэгээ эхэлцгээе. 2010 онд Ивана Вичорик 19 нас хүрсэн байна. Тэр Балтийн тэнгисийн ирэг дээр орших Польшийн Гданьск хотод ээж болон хойд эцгийн хамт амьдардаг байж. Энэ хэрэг болдог үед Ивана сургуулаа төгсөж, их сургуульд орохоо хүлээн зуныхаа амралтыг зугаатай өнгөрөхөөр бэлдэж байсан гэжээ. Түүний найз Адриагийн хожим хийснээр тэд их сургуульд орж завгүй шинэ амьдралаа эхлэхийнхээ өмнө утгаар нь амарч үзлэг шоу зингэнд энэ зуныг зориулна гэж тохиролцсон байсан гэсэн юм. Тэм ч учраас тэд тухайн үед маш олон янзын үйлчлэг шоунд тасралтгүй оролцож байсан байна. 2010 оны 7 дугаар сарын 16-нд найз охид ээлжид үйлчлэгтээ Адриагийн найзуудын хамт явцгаасан юм. Хожим тодорхойлсноор тэгэхэд залуус нэгнийдээ шүн дунд хүртэл байж, шүн дунд болох үед үйлчлэгт явцгаасан гэжээ. Тэр орой Ивана болон Адриа нартай хамт Адриагийн найзууд болох Павел, Марк, Эдриан гэх 3 залуу хамт байсан нь тодорхой болсон юм. Үйлчлэгийн үеэр залуусын нэг нь болох Павел Иванад онцгой анхаарал хандуулж байсан гэсэн ч Ивана харин түүнийг төдийлөн анхаарахгүй байсан байна. Эдгээр залуус Иванад төдийлөн танил биш байснаас Ивана тэдэнтэй баг харьцаж зайгаа барьж байгаа мэт байсан гэсэн юм. Үүн дээр нэмээд Ивана тэр үед найз залуусаас салаад удаагүй байсан Павлыг үл тоох шалтгаан болсон байх боломжтой гэж үздэг байна. Хэдий Ивана эдгээр залуустай цагийг өнгөрөх дургүй байсан ч тэр орой найз Адриан тэдэнтэй хамт хөгжилтэй байх болно гэж найзыгаа ятгаснаар Ивана эцэстэн зөвшөөрсөн гэсэн юм. Тэд тэр орой бусдын адил хөгжилдөж, бүжиглэж, согтууруулах ундаач ихээр хэрэглэж байсан бөгөөд гэнэт Ивана болон Павел хоёр мууталцж байхыг Адриа анзаарсан байна. Мууталсан шалтгаан нь дурддаггүй ч Ивана үүнээс хойш тэдэнтэй хамт байхыг хүсгээ байсан гэсэн юм. Энэ явдлаас удалгүй тэг 3 цаг 7 минутанд Ивана шөнийн цэнгэний газрыг ганцаараа орхиж буй хяналтын камерын бичлэг хожим олцсон байна. Иванаг тэгэхэд хэн нэгэн цэнгэний газраас дагаж гараагүй камерт үлдсэн ба тэр хөл нүцгэн гартаа гутлаа барин яваа бөгөөд түүнийг алхаагаар нь тэгэхэд уур бухимдалтай байдалтай байсан гэж тогтоосон юм. Дараагийн олдсон камерын бичлэгт Ивана гэрийнхээ зүгт алхаж байгаа нь үлдсэн бөгөөд түүнд таксинд суух мөнгө тухайн үед байгаагүй тул алхахаас өөр сонголт байгаагүй байна. Клубээс Иванагийн гэр хүртэл 6 орчим километр зайтай байсан ба замын ихэнх хэсэг нь далайн эргийн зам дагуу байсан юм. Ивана алхах зураа хид хідэн зурус илгээсэн нь тодорхой болсон бөгөөд тэр Адриа найз руугаа илгээсэн байж. Иванаг Павелтай мууталцах үед Адриа найзтайгаа явуулгүй. Залуустай үлдсэнд Ивана уурлаж байсан ч тэд 4 цагийн үед зурус бичлсэн мөн уцаар ярин учраа олж эвлэрсэн гэжээ. Ивана тэгэхэд цогтуу байсан тул гэрлүүгээ харахыг хүсээгүй гэсэн бөгөөд найз Адриагийн дэ очиж хонохоор болсон байна. Энэ яриа болох үед Адриа бараг гэртээ ирж байсан ба Иванаг орж ирэхтэн зориулж гэрийнхээ түлхүүрийг гадаанаа нууж өөрөө орон унтсан гэжээ. 4 цаг 10 минут үед Ивана ээждээ зурс бичсэн нь одоо найзынх руугаа явж байна. Тэндээ хоноод маргааш харна. Битгий санаа зовоорой гэсэн утгатай байсан юм. Найз Адриан маргааш оройн 17 цагийн үед сэрсэн гэсэн бөгөөд найзаагаа ирээгүй байсанд гайхан гадаа гарч үзэхэд нуусан түлхүүр нь байрандаа байсан байна. Түүнд найз нь тохирсон ёсороо ирээгүй. Өөрт нь ч хэлэлгүй бодлоо өөрчлөн гэртээ харьсан гэдэг нь тун хачиртай санагдж байсан тул тэр даруй Ивана руу залгасан юм. Иванагийн гар утас холбогдохгүй байсанд Адриа гэрлүүн залгахад ээж нь аван түүнийг ирээгүй талаар хэлж өөртөө нь үдий болох хамт байгаа гэж бодож байсан талаараа хэлсэн байна. Охин нь найзтайгаа хамт байхгүй байгааг мэдээд ээж нь сандран цагдаад мэдгцэн юм. Харин цагдаа нар 19 настай эмэгтэйг эрен хайх гэж яараагүй бөгөөд ямар нэг өөр найзындаа байгаа байх гэх мэтэр эрен хайх ажлыг тэр даруй эхлүүлээгүй байна. Цагдаа нар анхаарлаа бүрэн хандуулж эрен хайж эхлэхэд нийтдээ 7 хоног шаардагдсан гэсэн ба энэ хооронд Иванагийн гэрийнхэн аргаа барж өөрсдөө эрен хайж эхэлсэн юм. Өдөр хоног өнгөрөх тусам Иванаг амьд мэнд олдох магадлал итгэл найдвар баг багаар мөхөж байсан гэжээ. Иванаг эрен хайх ажилд мэдээллийн хэрэгслүүдийг маш идэвхтэй оролцуулж байсан юм. Цагдаа нар өдөр болгон шахуу хэвлэлийн хурал хийж мөрдлөгийн явцыг танилцуулж байсан байна. Иванаг олоход тус болох мэдээлэл өгсөн хүнд маш өндөр шагнал амласан тул энэ ч олон тооны сайн дурахныг
уг эрен хайх ажилд оролцоход нөлөөлсөн юм. Тус хотын метр бүрээр нь цагдаа нар болон сайн дурын хүмүүс нэгжиж байсан гэсэн ч энэ уг хэргийн агцад нэмэр болоогүй гэжээ. Энэ хэрэгтэй холбоотой цагдаа нарт хоёр үндсэн таамаглал байсан нэг нь Ивана тэр үед согтурлах ундаа хэргэлсэн байснаас гадна түүний явах замд далайн эрэхтэй ойрхон байсан тул түүнийг ус руу унсан гэж таамагласан юм. Эрен хайх багийнхан ч усанд нилээдгүй анхаарал хандуулж хайж байсан ч Иванагийн холбогдолтой зүйл олоогүй байна. Хоёр дахь таамаглалаар Иванаг хэн нэгэн хулгайлсан гэх таамаг. Энэ таамагт байсан с ิจ гтүүдийн нэг нь Иванагийн хуучин найз залуу Патрик юм. Тэд харилцаагаа төгсгөөд сар болж байхад Ивана сургаггүй болсон бөгөөд тэр өдөр Патрик найзуудын хамт гадуур зугаалж байгаад шөнө 1 цагийн үед гэртээ ирээд унтсан гэж мэдүүлжээ. Гэвч энэ худал мэдээлэл байсан нь тогтогдсон юм. Патрикийг тэр өрөө Иванагийн байснаас өөр шөнийн клубт харсан гэх хүмүүс олцсноос гадна тэр шөнө гэртээ байгаагүй нь шалгалтаар тодорхой болсон байна. Цагдаа нар түүнтэй ахин уулзаж өөрийнх нь мэдүүлснээс өөр мэдээлэл олцсон талаар хэлэхэд тэр бууж өгч тухайн оройн үйл явдлыг үнэндээ огт санахгүй байгаагаа хэлсэн бөгөөд найзуудтайгаа машинаар зугаалж байсан байх гэжээ. Хэдийгээр Патрикийн өөрийнх нь яриаг эрчүүдийн мэдүүлэг хоёр зөрөлдсөн ч Польшийн цагдаа нарын мэдгснээр түүнийг Иванагийн хэрэг цэжиглэх ямар ч дөрвтэй зүйл олоогүй гэсэн байна. Иванагийн түүх энэ түрээд зогсон байдалтай болж байх үед бас нэгэн бичлэг олцсон нь хэргийг ахин хөдөлгөж эхэлсэн юм. Уг бичлэгт 4 цаг 12 минутанд Ивана эргэн дагавах замаар явж байгаа нь камерт өрцнөөс гадна түүнийг дагаж байгаа мэт яг ардаас нь яваа эрэгтэй хүн мөн бичигдсэн байна. Тэр эрэгтэй мөрөн дээр тохоостой альчуур байгаа нь харагдаж байгаас гадна өнөөхөр Иванагийн яг араас нэлээд эрчтэй зоригтой мэт явж байна. Мөн тэр эргэн тойрноо ажиллаж байгаа зэрэг нь түүнийг нэлээд с ิจ төрүүлэхүйц нэгэн болгож байгаа юм. Энэ эрэгтэй хүн тэр өдөр Иванаг харсан сүүлийн хүн байх бүрэн боломжтой гэж үзсэн бөгөөд түүнийг олохын төлөө маш их хүчин чармаалт гаргаж ажилласан байна. Тэр Иванагийн алга болсон хэрэгт огт хамааралгүй байлаач мөрдлөгт хэрэгтэй шинэ мэдээлэл хэлж өгөх бүрэн боломжтой нэг юм. Иванагийн алга болсон хэрэг улс даяар яригдаж хүн бүр мэдэж байсан ба өнөөх с ิจ эрийн зураг, камерын бичлэг зэрэг нь телевизийн сувг бүрээр гарч байсан байна. Энэ нь уг эрэгтэйг олдохгүй байх бараг боломжгүй болгож байсан ч хинч түүнийг таньж чадаагүй бөгөөд уг эрэгтэй ч өөрөө гарч ирээгүй. Тухайн эрэгтэйг өөрийг нь улс даяар хайж байгааг мэдээгүй байх боломжгүй гэж үзсэн ба хэрвээ тэр гэмгүй өнгөрч явсан хүн байсан бол илх гарч ирэх байсан гэж үздэг байна. Мөн энэ эрэгтэйг Иванагийн хэрэгт хамааралтай гэж үзэх болсон бас нэгэн зүйл нь тэдний камерт өртсөн газар бол хүн ихтэй байдаг гудамжны төгсгөл хэсэг бөгөөд үүний дараа Ивана цэцэрлэг түрээлэнгийн дундуур явах ёстой байсан юм. Цагдаа нарын үзэж байгаагаар тэнд л Ивана руу халдаж модон дунд нуугдах нь хамгийн амархан зүйл байх байсан гэсэн байна. Учир нь энэ маш шигүү өндөр модтой цэцэрлэг түрээлэн байснаас гадна энд хүмүүс халдлах дөртөх явдал урд өмнөж гардаг байсан газар гэжээ. Энэ эрэгтэй хинч таниагүй гэдэгтэй холбоотой нэг таамаг байдаг. Тэр Польшийн иргэн байгаагүй тул хинч таниагүй гэж үздэг бөгөөд магадгүй Иванаг хулгайлж өөр улс руу авч явсан байх гэж боддог байна. Учир нь Польш эмэгтэйчүүд хүний 8-нд өртөж өөр улс руу хулгайлагдах явдал мөн нилээдгүй гардаг тул энэ эрийг хүн хулгайлагч байсан байх гэж үздэг юм. Тухайн эрэгтэйг боломжит с ิจ гэж үзсэн ч түүний талаар ямар ч мэдээлэл олж чадаагүй нь энэ хэргийг эргээд зогсон байдалд хүргэсэн бөгөөд 2017 онд буюу 7 жилийн дараа хэрэгт ахин хөдөлгөөн үүсэж эхэлсэн байна. Энэ нэгэн хувийн мөрдлөгийн газар сайн дураараа уг хэргийг мөрдсөн гэсэн бөгөөд өөрсдийн гисэн таамаглалыг дэвшүүлсэн юм. Тэд мөрдлөгийнхөө явцад нэгэн зүйл анзаарсан гэсэн ба Иванаг алга болдог өдөр далайн эргэн дагах хогийг ачдаг хогны машин өөрийн өдөр бүр явдаг чиглэлээсээ баг зэрэг хазаасныг тогтоосон байна. Мөрдөгчдийн тогтоосноор энэ хазаалт нь урд хожид хизээч болж байгаагүй гэсэн ба яг тэр өдөр ийм зүйл болсон нь тохиолдол гэж үзэхэд хэцүү баримт гэсэн юм. Хогны машин өөр газар руу очсон ч тэндээ төдийлөн удаагүй бөгөөд бааз дээр очих цагтаа амжиж очсон байна. Мөрдөгчд Ивана болон хог ажилтны ажилчдын дунд тэр өглөө ямар нэг зүйл болсон гэж үзсэн юм. Хогны машины ажилчид санаатай эсвэл санаандгүй байдлаар түүнийг хөнөөж үүний дараа Иванагийн цогцсноос салах хэрэгтэй болсон тул маршрутаасаа далисан байх гэжээ. Мөн тэдний маршрутаасаа далисан газар далайн төрөлхийн үед ус зайлуулах жалга шуудуутай ойр газар байсан нь Иванаг тэд тийшээ хайсан байх гэж таамаглахад хүргэсэн юм. Мөрдөгчд энэ талаараа цагдаад хэлж цагдаа нар тухайн өглөө уг хогны машины замд таарах бүхэл камерын бичлэгийг хадгалж үлдсэн байсан бөгөөд тэр бичлгүүдээ маш нарийн шалгаж
нэгэн камерын бичлэгийн кадр тэдний анхаарлыг татсан байна. Уг кадрт хогны машины хогон донд нэгэн зүйл байгаа нь хүний биеийг санагдуулж байна гэж үзсэн юм. Энэ зураг намжаад байсан хэргийн талаар олон нийтийг ахин цочроосон үйл явдал болсон. Цагдаа нар мэдээж хогны компанийн тухайн өдөр уг машин дээр ажилласан хүмүүсийг олж уулзсан ч тэд Иваног эрг дагуух замаар явж байхыг нь тэр өглөө харсан гэснээс өөрөөр түүнтэй ямар нэгэн байдлаар контакт үүсгээгүй гэсэн юм. Мөн энэ бүхэн бүтэн 7 жилийн дараа болж байгаа учраас ажилтны яриаг ямар нэгэн байдлаар шалгах ямар ч боломжгүй болсон байжээ. Үүнээс гадна хувийн мөрдөгчдийн хувилбарт хэд хэдэн сул тал байсан юм. Нэг тогны машины ажилчдад Иваног хөнөөгөөд цогцыг нь өөр газарт аваачин амжилттай нууж дараа нь бааздаа цагтаа амжиж очиход том бага хугацаа байсан гэж үзжээ. Хоёрт энэ зураг дээр үнэхээр Иваногийн цогцос машины ард байсан бол ажилчид анхнаасаа яагаад хаалтаа хаахгүйгээр нээлттэй явах байсан гэж гэх асуулт гарч ирсэн юм. Хэрвээ тэд үнэхээр хүн хөнөөгөөд ардаа ачиж явсан бол зүгээр л хаалтыг нь буулгачих байсан нь илүү амар байх байсан шүү дээ гэсэн байна. Энэ таамаглалуудаа тэд прокурорт өгсөн ч уг мэдээллүүд нь Иваногийн хэрэгт тус нэмэр болоогүй. Хэдийгээр энэ хэрэг болоод 10 гаруй жил өнгөрсөн ч үнэн учир нь тогтоогдоогүй байгаа ба Иваногийн ээж эрт орой хизээ нэгэн цагт охинтой нь тэр өглөө юу болсон нь тодорхой болно гэж итгэж байгаа гэсэн байна. Гэвч одоо 2020 оны байдлаар энэ хэрэгт хариултаасаа асуулт нь их хэвээр байгаа юм. Та бүхэн ч гэсэн Ивана Вичорик гэх 19 настай эмэгтэйд тухайн өдөр юу болсон талаар өөрсдийн таамагаа бичиж аль хувилбар хамгийн боломжтой санагснаа мөн хуваалцаарай. Удахгүй уулзцгаая. Баяртай.